Өдрийн сонин, усын хурлын гишүүн Батлаг. Улс төрчид ард түмнээсээ уучлалт гуйх цаг нь болсон. Эдгээр хуйлдаад олноороо түрээд нарийн цэргийг дэмжих байх. Түүхийн эдээ хичнээнээр нь зөөлөвч энэ улс орон баяжихгүй гэдэг бол тодорхой. Өрөнд баригдана, өтөнд идэгдэнэ. Ойрхон Тажикийн холдоо Африкийн жишээг харлаа. Өнөөдөр Монголын улс төрд идэвхтэй байдаг 200 хүн тэдний дотор 20-од нөлөө бүхий гэр бүл бий. Миний ажиглалтаар тэр 20 гэр бүлийг 2-3 хүн чиглүүлдэг. Ийм л дүр зураг тодорч байна. Тэдэл энэ улсын эдийн засгийг зохион байгуулалттайгаар илгээр нь хэвтүүлэх санаачлаг гаргаж байгаа. Үр дүнд нь бид эзлэгдэхгүй өрөнд унаж худалдагдана. Таач гэсэн өрөнд баригдаад эхэлбэл аав ээжийнхээ үлдээсэн үнэтэй хөөргийг ламбаарданд хэмхэн өгнө. Ийм байдал руу оруулчихлаа. Үүнийг хэлдэг хүн алга. Хэлсэн нэг нь ад болдог. Сахилга баталгүй, бодлогогүй, ядмаг эдийн засаг авсан зээлээ төлөхийн тулд хамаг үнэтэй юмаа барьцаалдаг. Барьцааны эд хөрөнгө зээл төлөгдөхгүй болоод ирэхээр 2025 цаашилбал 100 жилийн дараа хураагдана. Сахилга батгүй, зарчимгүй улс төрчдтэй эдийн засгийн суларч байгаа Боливи, Венесуэл, Аргентин, Африкийн орнуудад урт хөрш их хэмжээний зээлийг зориуд баялагийг барьцаалан өгч байгаа. Аргентины эдийн засгаар сүүлийн 40 жил улс төрчдөнд тоглож байна.